Дархуул аймгийн 2017 оны эдийн засаг нийгмийг хөгжүүлэхээр хоёр зорилт дэвшүүлсэний нэг нь шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэд төрийн бус байгууллага, иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх явдал юм а. Энэхүү зорилтын хүрээнд төр нийгмийн түншлэл 2017 аймгийн зөвлөгөөнийг саяхан буюу өнгөрөгч 3 дугаар сарын 24-ний өдөр аймгийн засаг дарганд хамгийн газраас эрхлэн зохион байгуулж төрийн бус байгууллагууд хэрхэн хамтарч ажиллахаа тодорхойлсон билээ. За зөвлөгөөний үр дүнд төрийн захиргааны байгууллагуудаас төрийн бус байгууллагуудтай бүтээлчээр хамтран ажиллахын тулд иргэд аж ахуйн нэгж байгууллагуудаас ирүүлсэн төсөл хөтөлбөрийг 300 орчим сая төгрөгөөр санхүүжүүлж ажиллахаар болсон билээ. За энэ хүрээнд төсөл хөтөлбөрийг сонгон шалгаруулах журмыг шинжилэн батлаж аймгийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх зорилтын хүрээнд үйлдвэржилт дэд үтцийн болон нийгмийн бодлогын чиглэлээр хэрэгжүүлэх хөтөлбөр төслийн хүрээнд ирүүлсэн төслийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг аймгийн засаг даргын захирамжаар байгуулсан байна. За улмаар аж ахуйн нэгж байгууллага иргэдээс хэрэгжүүлэх төслийн саналыг хүлээн авахар болсныг өнөөдөр хэвлэлийн бахуурлаар дамжуулан иргэд олон нийтэд мэдээллээ. Үйлдвэрлэл дэд үтц энэ чиглэлээр бол нийт одоо өргөн оруулалтын 70 орчим хувийн үйлдвэрлэл дэд үтцийн чиглэлийн төсөл зарцуулна. 30% нь бол нийгмийн бодлогын чиглэлийн төсөл зарцуулна гэсэн журам дээр зааж өгсөн байгаа. Тэгэхээр энэ хөтөлбөр төслүүч нь хоёр хуваагдаад зарим нь үйлдвэрлэл дэд үтцийн чиглэлээр, зарим нь нийгмийн асуудлаар л байгаа шүү дээ. Тэгэхээр энэ жил нэг аймгийн төсөвт орон нутгийн хөгжлийн сан орон нутгийн төсөвт бол нийтдээ 300 орчим сая төгрөг энэ төсөл хөтөлбөрийг дэмжих чиглэлээр суулгаж өгсөн гэдгийг бол өмнө бид нар мэдээлсэн байгаа. Тэгэхээр энэ санхүүгийнхаа одоо их усрын хүрээнд л ярина. Тэгэхээр ухаандаа энэний 70%-ийг үйлдвэрлэл дэд үтцийн чиглэлээр энэ дотор бол тэгэл хөдөө аж ахуй бүгд л орно шүү дээ, тийм ээ. 30% нь бол нийгмийн чиглэлээр зарцуулах юм байгаамаа. Тэгээд төсөл бичиж оролцогч нарт бол одоо ямар материал бүрдүүлэх ёстой юм, тийм ээ? Ямар хугацаанд өгөх ёстой юм? Яаж хянах юм? Төслийг яаж шалгаруулах юм? Яаж эргээд одоо тайлгнах юм? Гэх мэтлэн бүгд зүйлийг бол төсөл журманд нарийн заасан байгаа. Тэгэхээр зэрэг миний сая хэлсэн манай хөрөнгө оруулалт хөгжлийн болгох төлөвлөлтийн хэлтэс манай нийгмийн бодлогын хэлт соёр дээр бол утсаар болон биечлэн ирээд зөвлөгөө мэдээлэл дэлгэрэнгүй аваарай гэж хэлэх гэж байгаа. Тийм бол нийгмийн бодлогын чиглэлээр хэрэгжүүлэх хөтөлбөрүүдээс гадна бид нар урд хэрэгжүүлж исэн ном авьяас хөтөлбөрийн чиглэлээр материалуудыг, төслийн материалуудыг бид 2017 оны 4 сарын 7-оос 14-ний дуустал хугацаанд төсөл хөтөлбөрүүдийг хүлээж авнаа. Аймгийн орон нутгийн төсөв болон орон нутгийн хөгжлийн сангийн хөтөлбөр төсөл арга хэмжээ ангиллын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах журамд зааснаар үйлдвэрлэл дэд үтцийн чиглэлээр нийт хөрөнгө оруулалтын 70%-ийг, за нийгмийн бодлогын чиглэлээр нийт хөрөнгө оруулалтын 30%-ийг зарцуулах юм байна. За иргэний ирүүлсэн төслийн дээд хэмжээ 3 сая хүртэл, аж ахуйн нэгж байгууллагын ирүүлэх төслийн дээд хэмжээ 10 сая хүртэл төгрөг байх юм байна. Төслийн 70%-аас дээш нь капиталжих буюу биет эд зүйлс, за 30 хүртэлх хувь нь биет тус байхаар тусгагдсан байна. За мөн тухайн үйл ажиллагааг нэг жилээс доошгүй хугацаанд эрхэлсэн дадлага туршлагатай олон нийтэд танигдсан байх, татварын болон банкны зээлийн хугацаа хэтэрсэн, үр зээлгүй байх, за хуулийн этгээд тухайн үйл ажиллагааг явуулахад шаардлагатай холбогдох бусад зөвшөөрлийг авсан байх зэрэг шаардлагыг хангасан төслийг сонгон шалгаруулах юм байна. За нийгмийн бодлогын чиглэлээр хэрэгжүүлэх төслийг 4-р сарын 14-ний өдрөөр тасалбар болгож хүлээн авах бол үйлдвэрлэл дэд үтцийн чиглэлээр хэрэгжүүлэх төслийг 4-р сарын 20-ны өдрөөр тасалбар болгон хүлээн авах юм байна. За бүрдүүлэх материалын хувьд дэмжлэх хүссэн хүсэлт, улсын бүртгэлийн гэрчлэгээний хуулбар, тусгай зөвшөөрөл, татварын албаны тодорхойлолт, шүүхэн шийдвэрийн албанаас хугацаа хэтэрсэн үр зээлгүйг тодорхойлолт, тухайн төслийн 4% хуулбар, за төрийн бус байгууллага бол журмын 3.2-1-ээс 3.2-5 дахь заалтуудыг хангасан байна. За иргэн бол журмын 3.2-1-ээс 3.2-5 дахь заалтуудыг хангасан байх шаардлагыг тус тавьж байгаа юм байна.